За юу байна? За юу вэ да сонсохон. Сонирхолтой юм ярих гад өнөөдөр. За 10 Монголын алдарт хосууд айгуу сүртэй те. Манай нөгөө Дэгийн ага Солонгон яаш танай хоёр маань дахин нэг сайхан хэрүүл болжээ. За. Тийм. Тэгээ энэ хоёр ч ингээд нэг тийм сонин чаргууцалтаа дахин. Ингээд нэг тийм салуу салаад болол болчих болохгүй ингээд тийм чаргууцалтаа л байгааг нь би чамаас харин одоо ингээд тийм сэтгэл зүйн талаас нь тайлбарлавал яагаад ингээд тийм бол ер нь цаашлаац ингээд чаргууцалдах юм болов уу эсвэл одоо ингээд салчих юм болов уу? Бас нэг найдвар төрүүлээд байна шүү дээ. Ер нь Ахан. яагаад ингээд тийм бол яг ямар одоо юм онцлогтой байгаад байгаа юм бол гэж яг ингээд За би энэ хоёрыг ааха. штэ те сэтгэл зүйн амар тийм өөр сэдвэр биш зүгээр систем векторээр л энэ хоёрын зан чанарыг өнөөдөр зүгээр тайлбарлаж ярмаар байна. Мгм. Тэгээ зарим хүмүүс систем векторын сэтгэл зүг болол айгуу сонирхтой, зарим нь бол ерөөсөө мэддэггүй эсвэл ерөөсөө дэмждэггүй ийм хүмүүс байдаг. Тэгээд Мгм. сонсч байгаа хүмүүс байвал та нар бас сэтгэлээ хуваалцаарай, сонирхоод үзээрэй. За энэ хоёр нь шүү дээ тийм. Мгм. Дэлгэр мөрөн болвол анаалны вектортэй хүн байгаа байхгүй юу? Яг ингээ Мгм. гандлаас нь харахад Мгм. анаал хараатай хүн гэж бол би дүгнж байгаа. Ягаад тэгэхээр толгоон дээр нь ингээ соён байна, эх орны Мгм. тухай маш их ярьдаг, үнслэл, ёс уламжлалын тухай маш их ярьдаг. Хүн Мгм. болвол анаалны вектортэй хүн байдаг байхгүй юу? Мгм. За анаалны вектортэй эр хүн болвол юу хүсдэг вэ гэхээр хүндлэл хүсдэг. Мгм. Ерөөсөө өөрийнхөө нэр төрд халтна гэдэг бол хамгийн их доромжлол шиг санагддаг хүн байдаг. Мгм. Тэгэхээр энэ одоо эрийг хамгийн их доромжлох зүйл бол өөр эртээ одоо эхнэр нь явсан ч юм уу те. Аха. Тэр бол эр хүнийх нь хувьд хамгийн их доромжлол мэдрүүлэх зүйл баггүй. Ер нь бол анаалны вектортэй эр хүний хувьд. Аха. Тэгэхээр одоо дэлгэр мөрнинг бол гэж дүгнэж байгаа шүү дээ. Энэ чинь дуучин хүн сэтгэлийн Мгм. айгу хөдөлгөөнтэй. Тэгэхээр харааны вектор бол зайлшгүй байгаа. Тэгээ Мгм. анаал харааны эмзэг гомдомтгой анаал хараатай гэдэг чинь бол бас зүгээр дан анаалны вектортэй үнээс арай өөр ахгүй юу? Илүү Аха. тийм нөгөө гомдомтгой нэг Аха. имийг ингээ насан туршдаа сандаг сөхөөл байдаг тий. Ингээл Мгм. дахин дахин хэдэн 10 жилийн өмнө болсон зүйлийг дурсаал байдаг юм гомдомхой хүн байхгүй юу? Тэгэхээр Аха. анаал хараатай ийм эр хүн нэг бол одоо энэ солонгон аашд болохоор би Мгм. харж байгаагаар болохоор энэ бол угаасаа арьс хараатай эмэгтэй бусдын Мгм. анхаарлыг өөртөө татах гэртэй. Мгм. Тийм гадаад гоо үзэмзэндээ маш их анхаардаг. Тэгээд Мгм. нийгэмд өөрийгөө хэрэгжүүлэх гэж ингэж бизнес хийдэг ч юм уу өөрөө мөнгө Мгм. олох гэж ингэж дайтаж явдаг ийм эмэгтэй байгаа аахгүй юу. Мгм. Тэгэхээр энэ арьс хараатай эмэгтэй, анаал хараатай эрэгтэй хоёр бол ингээд хоорондоо хэлцээд байгаа харагдаж байгаа. Яагаад Аха. тэгэхээр одоо солонгоо одоо дэлгэр мөрөнгийн хувьд төгс ихнэр ямар хүн байх вэ гэхээр өөрийг нь хүндлээд хайрлаад гэртээ сууж идэг эмэгтэйд бол дэлгэр мөрөнд аягүй тохирохоор эмэгтэй байгаа байхгүй юу дуучин дэлгэр За. мөрөнд. Тэгээ өөрийг нь хүндлээл та ямар мундаг эр хүн бэ те та үнэхэр Аха. гоё дуучин шүү гэл ингээд шүтэл гэрт нь хоолыг нь хийгээл за тэгээ би яг ийм гоё хоол хийгээл гэртээ байдаг эмэгтэй оллоо гэсэн чинь солонгон аншд чинь болохоор ийм нийгмийн эмэгтэй байгаа юм те Мгм. ерөнхийдөө тэгээ суух боломж байсан ч гэсэн үгүй би ингээд хоол хийдэм үү аль эсвэл одоо яад юм те юм олны өмнө байх илүү дуртай тэргээрээ одоо Аха. л амьдарч байгаа юм бүсгүй байгаа штэ Мгм. тэгээд инхээр нөгөө дэлгэр мөрөн тэр нь ингээд таалагдахгүй байгаа байхгүй яг юм уламжлалт эмхтэй Аха. байх гэхээр за тэгэнгүүт анаал нэрхтээ хүн фрустрацид орохоор яадаг гэхээр гэр бүлийн хүч сэтгэл гарах магадaltaй зодох магадaltaй тэгэхээр Аха. дэлгэр мөрөн бол зоддог байсан болов гэж ярьдаг штэ тий одоо Тийш солонгоо дээ ачиж тий байгаа угаасаа амар зодсон гэдэг масан ш. тэр Тий. бол яг энэ систем векторын үүднээс нь авч үзвэл байх боломжтой зүйл байгаа байхгүй юу Мгм. Мгм. Тэгээд энэ хоёр ингээд аа тасралтгүй чаргууцалт нь те ингээд одоо бол яг ингээд одоогийн өнөө өглөөний миний тэр харснаас болохоор ингээд солонгоос өөрөө бараг чаргууцалтаад өөрөө араас нь тэгээд байгаа юм шиг санагдлаа. мгм. Нөгөө эмэгтэйрүүн залгаал чи хин юм ингээл тэгж мэгээд нөгөө хүн ч бас мөчөөгөө өгөхгүй ихнэр нь байна ма тоогооч юм байгаа ч гэж зүгээр алж гинэ ёо. Хүй Өөр хүй эмгтээтэй болцсон юм уу тий? тийм юм шиг байна те. Аа. Солонгон арьсийн хувьд болохоор нөө арьс харааны эмгтээгийн онцлог Мгм. стериктэд ингээ стрестэнд ороод ингээ орилж харьлах магадлал маш их өндөртэй Мгм. эмгтээ байдаг байхгүй юу? Ер нь бол арьс харааны эмгтээ Мгм. стериктэд ингээд гудамжинд орилол тий юм олонний Мгм. анхаарлыг ингээд ухамсаргүй байдлаар татдаг бүсгүүчүүд байдаг байхгүй юу? Одоо уурлах юм Аха. бол Аха. стресс нөрөх юм бол мэдээч хэрэг хөгжсөн одоо арьс хараатай эмгтээчүүд байгаа. Тэд нар бол
яг заавал тэгэж одоо ойролж хашгирдаг гэсэн үг биш те, сэтгэл хөдлөлөө удирдах сурцсан байдаг. Сэтгэл хөдлөлөө удирдах сураагүй ийм эмэгтэйчүүд одоо арьс харууны эмэгтэйчүүд бол яг ойролж хашгирч өөр дөрөө анхаарлыг дууддаг. Тэгээд ямар нэгэн байдлаар өөр дөрөө одоо муу байна уу сайн байна уу анхаарлыг татна гэдэг юм даалдах ухамсараараа таашаал аваад байдаг байхгүй, бусдын анхаарлыг тохиолддог гэсэн үг байхгүй юу? Ухамсаргүй байдлаар. Тэгэхээр тэр нь сайн зүйл байвал мэдээч хэрэг сайн, муу зүйлээр ч хамаагүй анхаарлын төвлөлд орохыг энэ хүн хүсэж байгаа учраас магадгүй ийм хэрүүлэлтийг те даалдах ухамсараараа өөрөө бас хүсэж болох юм даа л гэж би бол харж байна. Бас нэг тийм анхаарал татах нэг арга байж болох юм те. Одоо нөгөө биднийхээр бол нөгөө хандлтаа өсгөн л гэсэн үг шүү дээ те. Тэгээ хандлтаа өсөхөөс гадна зүгээр өөрөө ухамсаргүй байдлаар хүмүүс ингээд анхаарлыг авмаар байна. Эсвэл дэлгэр мөрөнгийн анхаарлыг авмаар байна те. Нөгөөх нь өөр бүсгүйтэй болсон чинь өөрийг ингээд тоохгүй нөгөө араас нь банк хэрэлдээ ч юм уу те. Эсвэл гуйгаал ингээ байж идэг нөгөө нэг экс нөхөр нь байхгүй болоод намгүй болчингууд бас нөгөө хүн чинь цочирдож болно шүү дээ тий. Бас яг тийм юм байна тий. Чи одоо яга алга болчих гэснээр юу эмхтэй вэ гэдэг ингээд байх магадлалтай л болов гэж бодчиход. Тэгээд энэ хоёр ингээд пост мастаа бол эможиг янзтай гоё ашиглана шүү дээ. Айгу тэгэнгүүт нэг тийм хэрүүл хийж байгаа юм шиг санагдахгүй байгаа байхгүй юу? Ингээ яг ингээ бодож байгаад, бяцлагж байгаад ингээд бичээд байгаа юм шиг эможигүй янзын байна гэж. Айгу тийм завтай. Тэгэнгүүт ийм бид нар чинь ингээд хэрүүл хийхээр ингээд нэг юм зүрх мөрөх салганаал ингээд нэг тийм сүртэйгээр хэрүүл хийгээд ингээд ингэж фэйсбુક дээр гэрэлээр ингээд янз янзын эможи ашиглаад ингээд бичих гэсэн бодол бол хэзээ ч төрөхгүй те. Салгаа хэвчдэг болохоор би нэрээ ингэж харж байгаа. Энэ бүсгөө арьс хараа амтай ээж болсгоо гэж бодож байгаа хгүй, амны вектортэй. Тэгээ амны вектортэй хүн ямар байдаг вэ гэхээр ялангуяа арьс амтай одоо эмэгтэй хүн ямар байдаг вэ гэхээр хэрэлтгэхээр ингээ гал цог нь бадардаг байхгүй юу? Үг нь ингээ бүр ярих хэрэгцээ нь хангалаад ярих хэрэгцээ гэхээс илүү тий ер нь бол хэрүүл мэрүүлд жирийн хүмүүс шиг тэгэж одоо төгдөрч бодоо тий гацаа дээрээд хямрахгүй хэрүүлийг бол барыг шүлэг уншиж байгаа юм шиг гаргаж чаддаг хүмүүс байдаг байхгүй юу? Тийм ямар гаг. Тэгээ амны вектортэй хүмүүс ч бас хоол моолнд айгуу дуртай тий гоё хоол амтлагдаг шинэ амтыг гарах туртай. Тэгэхээр солонгон аашд бол тийм байж болох юм л та амны вектортэй. Тэгэхээр мадгүй хэрүүл хийхээр бүр ингээд гал цог нь одоо бадраад ээжж болох юм. Тийм юм байна те. Бид нар ч бол ингээ хэрүүл хийхээр үг орж ирэхгүй ингээд гацас төгдрээ зүрх мөрөх салганаар нэг сонирн болдог штэ. Тэгээ зарим хүмүүс болохоор ингээ хэрүүл хийхээр бүр цаанаасаа нэг урсаад идэг штэ те. Бүр ямар бэлтцсэн үгтэй юм бэ гэж бодмоор. Тэгэхээр бид нар бол тийм амтай хүмүүс байдаг байх нь л те. Сонирхолтой юм байна. Амтай хүмүүс байж болно, найр сараатай хүмүүс байж болно. Харааны вектор ч өөрөө нөгөө эмоцороо бас тэгэж хэрэлдэж болно. Эмоцийн хэрэгцээтэй хүмүүс байдаг болохоор тэгэхээр энэ хоёр бол тийм л хоёр вектортэй хүн байна гэж харж байгаа. Энэ хоёр тэг хамт байхад зүгээр ингээ харахад аюу хэцүү те. Одоо нөгөө хүн нь хүндлэл хүсэж байна. Тэгэхээр энэ тэлээ эмэгтэй тэрийг нь өгч чадахгүй байна те, амар хил амтай ингээд хэрэлдээд байхаар энэ хоёр цааштай ингээд нийлээд байна гэдэг бол жоохон хэцүү. За систем векторын талаас нь юм. За систем векторын талаас биш зүгээр л ингээд харж сууж байгаа одоо Монголын ард түмний хувьд чи юу гэж бодож байна? Чамд энэ хоёр юу яа санагдах вэ? Нөгөө дээр үе үг байдаг шүү дээ те, нөгөө тосоо гартал эвлэрээд гартал додолтно гэдэг тийм хүмүүс ер нь салж чаддаггүй гэдэг ингээд нэг яриад байдаг штэ. Тэгээд ингээд чаргууцалтаад байгаад байдаг гэд би бол энэ хоёрыг яг тийм л хүмүүс байх гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ ингээд салж чадахгүй хин нэг нь өөр хүнтэй болчоор нөгөөх нь бачуураад нөгөөх нь өөр нэг хүнтэй явж байвал бас ингээд бачуураад тэгэл бүр ингээд жинхэнэ алцаад эвлэрхээрээ бүр долоочгоо те бүр яг тэгдэг. Тэгсэн юм ингээд салчий гэхээр салж чаддаггүй. Одоо ч энэ хоёр чинь ингээд төмний юу болчоор ч хинж энтэй сууй хинж тэрнтэй сууй гэж бодгоо дээ. Энэ хоёроос холбохон байл гэж боддоо шүү дээ. Ер нь бол энэ хоёр ингээл хоёр үндэл таарна гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгээд дэлгэр мөрөн чинь шинэ их нэртэй болцсон юм шүү. Харин тийм. Тэгэхээр бас манайхан ч тэгээд голохгүй юм да тий. Эрэгтэй хүн бол бас ямар ч байсан шанс байгаа аахгүй тий. Миний бодлоор зүгээр энэ харилцаанаас хэцүү шүү дээ тий. Тэ эмхтэй л хөөрхөн. Тэгэл нэг муухай ааштай амар балиар хэрүүлж хүүхэн тэгээ хоёр хүүхэд мөхттэй те ингээд дэлгэр мөнгө хүүхдтэй гэл төмнийн нэр үлдэн яг хөө ингээд уулзах залуучууд бол олдох бах яг одоо солонгон ааштай суух хүн гэдэг чи айгу бас бурхан шиг л хүн суух бах та те. Тэгвэл суугаад дэлгэр мөнгө элдв янз ямиг ингээд чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд тэгээ гурван хүүхэд нь
сайхан түшигтэй А болоод тийм хүн бол ер нь гарч ирэхгүй. Ер нь тэгэл ингээл альва салалтаас тэгэл ингээл эмэгтэй хүн л хохирж байгаа байхгүй тий. Харин Тийм тэгээд эрэгтэй хүн дэлгэр бол болон бол тэгэл яах вэ? тий. Тийм тэгэл нэг хүн Нэг олдоод болохоор сайхан ааш нүрхээр миний гэлтэй хүүхдүүд тий. миний хүүхдүүдгээ явна. Дургуун нөрөөл өөр хүүхэн аль хэзээ олцсон те нөгөөх нь ихнэр нь байна гээ хэрүүл хийгээл сууж байгаа байхгүй юу? Тийм болохоор ер нь бол хүмүүс бол дэлгэр мөрөнгийн талд орж байгаа хүмүүсийг би бол жоохон дургуул байгаа. Тийм ээ шүү дээ. Ер нь явж тэгэл эмэгтэй л хүн хохирол эмэгтэй л хүн хэцүү шүү дээ ер нь тий. Тэг би яг Тэгэл нэг талаар одоо солонгоо ааштай айгу мундаг бүсгүй гэж боддог. Нарийн ширээ юмэг нь мэдхгүй жоохон сунтай ч юм шиг сарагддаг л та. Гэхдээ яг өөрөө ингээд хөдөлмөрлөж штэ энэ одоо олон компаниудтай гэрээ байгуулаад тасралтгүй хоол хийгээл эн чинь бол айгүй хөдөлмөр байхгүй тий. Тий штэ тий. Чин тэгэл бас хүүхдтэй гал төлөө штэ явж тий. Хүүхдээ л тижээж байгаа штэ тий. Тий. Тэгээд гэр ясарч аваад дэлгэр мөрөнд хідэн төгрөг өгтгийг сайн мэдэхгүй байна. Лав 100% одоо тижээдэг тийм сас нөхөр гэж Монголд бол ховорхон л ах. Тийм бах тий. Яг хоо тодорхой хэмжээний цэцэрлэгийн төлбөрийг ч юм уу төлдөг байж болох юм. Гэхдээ 100% энэ гурвуулангийн тижээн гэж байхгүй шүү дээ салцсан хүмүүс. Тийм шүү дээ ингэж алгацж байгаа хүмүүс чинь тий. Тэгэхээр энэ бүсгүй бол амар дайчин өөрийнхөө амьдралыг ямар ч гэсэн аваад явчихын. Тэгэхээр заавал тэгэж одоо нийлж ухах хэрэггүй бахаа л гэж бодож байгаа. Тийм ээ тийм. Тэгээд ер нь бол сэтгэл зүйн талаас нь ингэж ярихаар ер нь тоо баг дэми юм шүү дээ найзуудаа. Тэгэл тэ. Би бинийгаа ингэж зовоож явахаар зүгээр хизээ нэгэн цагт манай подкастыг сонсдог ч юм уу те. Иймэрхүү зүйл болвол үнэхээр хамт байхыг хүсэж байгаа гэвэл солонгон аашны хувьд одоо дэлгэр мөрөн гэдэг хүний систем векторыг амар сайн ойлгочих хэрэгтэй. Энд чи өөрөө анаал хараатай хүн нэг удаа уучлалт гуйх юм бол ингээд гомдлон гарчна. Уучлалт гуйхгүй хасаал байвал зөрөөл хасаал гомдоол дотроо ингээд шаналал тэрийг ингээд бүр бөгшраал яваад байгаа байхгүй. Тэгээ ер нь бол маш гомдомтгой хүн. Жижиг юм дээр ч гомдож чадах хүн байхгүй. Анаал хараатай хүн. Тэгэхээр тийм эр хүнтэй үнэхээр байж байна гэж үзэх юм бол аргыг нь олоод гомдоохгүй ингээл зөөлөн л байна гэсэн үг. Тэгээ бас гэртээ суух юм байна те. Одоо бас гэртээ ч юм уу те аль болох нийгмийн харилцаанд орохгүй эдгээр чинь бас жоохон хартай байна шүү дээ те. Олон хүнтэй харилцаал ингээл ирчүүд мэрчүүдтэй авал унтааг байсан ч унтсан гэдэг өөрөө төсөөлж явах чадвартай хүмүүс ахгүй зүгээр ажлын холбогдлолтой ингээ ирчүүдтэй ярихад миний эмэгтэй хүн ингээд ийм байж болохгүй гэсэн учраас тэгэхээр яг үнийг хэлэхэд жоохон хэцүү. Үнэхээр бай гэвэл дэлгэр мөрөнгөл ингэж ойлгохоор өөрийнхөө цаан чанаруудыг дарна гэсэн үг тий. Тэгэхээр энэ хоёр хүний вектор нь жоохон ингэж болохгүй байгаа болохоор яахын сайн мэдэхгүй. Гэхдээ үнэхээр бай гэвэл одоо уучлалт гуйх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Зөрүүлээ дэлгэр мөрөн бас ихнэрээ ойлгох хэрэгтэй. Зүгээр сонголтоо хэрэгтэй штэ гэртээ байгаа л ингээл чимээгүй байдаг ихнэрийг сонгох гээд байгаа мó ийм гал цогтой ихнэрийг сонгох гээд байгаа мó гал цогтой ихнэрийг сонгоё гэвэл хил ам элдв асуудлууд угаасаа л даган тий тэр болгоныг төвчиж чадах менталити надад байгаа юу гэдгээ байхгүй мэдээлгэр мөрөнд бол яг үннийг хэлэхэд цаашдаа ч юм байхгүй нийлээ салаад байж болно эсвэл тэгэл ер нь хэцүүл харагдаж байгаа юм л да. Бид нар ч бас тэгэл сонирхолтой амьдрах юм а те ингээд ярих осууд бас байна штэ. Золбоо уянга байна. Золбоо уянга байна. Андер мока гэд нэг хэсэг ярьлаа. Одоо тэгэл нөгөө бас шинэ хинч үлээ нэг шинэ минэ гэж бас нэг хэсэг ярьлаа. Энэ хосууд бас их вэ шүү. Ингээд бүгд тий систем вектороор яриул бас сонирхолтой хариунууд гарч ирж баг ингээд нөгөө нэг тийм шийдэлж баг гараад ирэх юм шиг мэдрэмж ингээд төрж ш надад. Тэгээ хүний амьдралыг одоо ингээл бүтэн-бүтггүй гэж хэлэх нь хаашаа. Зөвөр яг систем вектороор ингээд ерөнхий зан чанарууд нь угаасаа л хүн байдаг юм тодорхой харагдана. Тэр хоёрын зохицлууд ч юм уу гарц гаргалгаа байж болно. Үнэхээр хоёр зохицгүй вектор ч гэсэн амьдрал дээр нийлээд дуртудаан ажиргалтай амьдрсан тохиолдод бас зөндөө байгаа. Тэгэхээр тухайн хоёр хүний бас өөр олон ямар байдалд өссөн, ямар одоо нөгөө нэг гэр бүлийн орчинд өссөн энэ төр гэдэг бас нөлөөлөлтөй ганцхан систем вектороос гадна тий. Тийм байна. За сонирхолтой байлаа. Өнөөдрийн ярилцлага. Ховжив. За сонсоод бас боломжтой өөрснийхөө ингээд одоо ямар нэг иймэрхүү систем векторын талаар мэдмээр байвал бичээрэй.
Тийм боломжтой бол нэг гэрүүл ч гэсэн бүтэн л байвал сайхан штэ тий. Тийм Салт штэ. бол хамгийн сайхан зүйл биш. Тэгэхээр хоёр хостой одоо юу гэх эргэж нийлхийг хүсээгийнхэн чашаа тэгээд Мгм. ямар ч байсан тустай байсан ч гэсэн аз жаргалтай амьдрахыг л хүсье. Би Тийм. биенээ хэмлээд одоо хаа хүрэх вдэ тийм Тийм ээ. ээ, хүүхдүүд л дунд нь зовж штэ ер нь бол. Тий. 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 За окей. За баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя. За баяртай.